явж. Одон медалийн зардлаас хасах нь уу? Би бол миний хувь хүний хувьд бол ямар ч байсан хасах гэдгийг дэмжих санал өгсөн. Тийм. Тэгэхээр ер нь бол яг зүгээр ингээд бид нар нэг юмыг одоо жишээл одон медаль ярингуут л алдарт ихийн одон хасах гэж юм гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар мушгиж бол бас болохгүй. Өөрөөр хэлэх юм бол одон медалийн зардал гэдэг дотор хичнээн төрлийн одон медаль байдаг вэ, тийм ээ? Тэр нь одоо жишээлбэл хэр их өгөгддөг вэ гэдгийг бол бид нар бас айгүй сайн баталцах ёстой маа. Дээрээс нь ер нь бол аливаа одон медаль шагнал урамшуулал өөрөө үн цэнтэй байх гэдэг асуудал байдаг. Тэр нь үн цэнтэй байна гэдэг бол тодорхой хэмжээнд одоо бөөндөг биш байх ёстой. Яг л тодорхой шалгуур нь байх ёстой, тодорхой үзүүлэлт нь байх ёстой. Тэр шагналыг авсан хүнийг олон нийт жишээл хүлээн зөвшөөрөхгүй байх нь өөрөө юуг илэрхийлж байгаа вэ гэдгийг бид нар бас бодож явах хэрэгтэй, бодолцож явах хэрэгтэй тий. Тэгэхээр ер нь бол аливаа сонгуулийн жил төгөхөөрч гэдэг юм уу тийм ээ одон медаль шагналын зардал ихсдэг эсвэл одоо тэрний түгээлт ихсдэг байх нь нөгөө талдаа шагнал авж байгаа хүмүүс ч гэсэн нэг тийм нүүр бардан байх боломжийг ер нь бол сүүлийн үед нэлээд одоо шагнал авчаад ингээд зарим нэгчдэг болоод байна шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө шагналын үнцийг өөрөө багасч байна л гэсэн үг. Тэгээ 1.1 хэдэн тэрбумаар багасах зарчмын зөрөгдөж санал байсан байна. За би яг тоог нь хараад хэлэхгүй.